Хүүхдүүдээ чи юу тоглож байгаа вэ гэлээ? Ямар зохиол, ямар хүний зохиол тоглож байгаа вэ гэлээ? Тэгэхэд бараг мэдээдгүй тийм харагдаад идэв байдаг. Тэрийг одоо гаргаж болохгүй. Яагаад гэвэл манайх ийм сайхан дээд сургууль, том дээд сургуультай болсон. Таанууд 12 жил сурна гэдэг чинь маш том хугацаа. Таан ч бараг профессор болж гэсэн үг байхгүй. Хөгжмөд хийх хөгжим маш хэцүү. Маш нэр. Тийм учраас би хүүхдүүдэд одоо жоохон ч гэсэн энэ 12 жил сурч байгаа жоох юм шиг санагдаж магадгүй. Яг тэгвэл бид адилхан л нэг ЕБС-ийн сургуульд 12 жил болсон тийм шиг санагдсан. Үгүй хөгжим бол шал танд өөрсдөө тэрийг юм мэдэн шүү. Тийм учраас зохиол тоглож байгаа зохиол бүтээлээ аль болохоор сэтгэлдээ оруулж юу тоглох вэ? Тэрийг ярьж тоглох. Ярих хэрэгтэй. Бид нар таануудыг жоохноос ч ихлээр дуулуулж ирсэн. Бид төгөлдөр багшийн одоо 2 дугаар ангид 3 дугаар ангид нэг хөрхөн охин билээ. Тийшээ. Тийм баха. Одоо дөрөв. Тийм. Би тэр охиныг хараад би бодож их ярко. Их тийм хөрх ярк. Тэгээ би тэр чи юу тоглож байгаа гэсэн чинь нэг надад би одоо зохиолоо нэг тийм сайн тоглож чадахгүй байгаа. Би багшин шалгахгүй. Би тэггүй багшин шалгахгүй. Минийхөө багштай л сайн тоглож өгöd болно та. Чи өөрөө сайн тоглож чинь гэсэн чи би өөртөө айгүй сайн тоглож байна. Тэр хөгжим гэж. Өөртөө дагуулна. Өөртөө би сайн тоглож байгаа гэдэг чинь багштай шүйлээ тоглож өгөх бодно. Тэгэхээр хүүхдийн ингэж жоохноос нь бид нар ингэж аль болохоор тайван зүрх сэтгэлийн нэг тийм ингэхгүйгээр одоо багш нар ингээд ажилтдаг л да. Тэгэхэд одоо манай хүүхдүүдийг ингэхгүй болохгүй гэдэг чинь бас тэр тал байгаа. Гэхдээ хөгжим урлаг гэдэг бол маш нарийн. Тийм учраас би таануудыг одоо энэ ямарваа нэг зохиолыг бүтээлийг ингээ багш чи өглөө гэхэд таанууд заавал тэн дээрээ тэрийг ямар хүн ихтэй юм бичсэн яасан ер нь ямар гэдэг зохиол надад өгöd байгаа. Фаре ярэ фа гэж ингээ дуулаад ингээд тэр нотыг гаргах. Тэр нотыг санчивчний таануудын гол зорилго нотны цаана байгаа бүх юмыг өөрснийх болгож гаргах. Бид нэр мэрэгжлийн энэ сургууль сурч байгаа. Энэ сургууль бол ямар сургууль вэ гэвэл мэрэгжлийн хүн бэлддэг, урлагийн суудсан бэлддэг сургуулийн сурагчдтай таа. Тэгээ энд хамгийн гол нь юу хэрэгтэй? Зүрх сэтгэл. Хөдөлмөр. Тэмээ хүүхдүүд. За цаашаа. За цаашаа. Чийдээс нэг яваа.
Чайковский энэ хэсгээр болохоор Капри хожим энэ ихний хэсгийн Капри экспозици гэж бодъё л да жишээндээ энэ яа дунд хэсэг гэж ингээд айгуу развит юугээд айгуу ингээд гам одоо нөгөө 7 нотыг чи янз бүрийн юугаар ингээд өгсөн байна те энэ хэн яаж ёо масны яаж гэсэн юм нэлээд том развит өгсөн байна те. Энд чи сэтгэхүй, сэтгэлийн тэгээд интонационы гэж ярьдаг бид нэр одоо энэ давалгаа бол нэлээд том болсон байгаа биз те. Юу энэ чинь оперын дуучин зориулсан зохиолыг хил рүү хөрвүүлээ тавилсан юм байна шүү дээ. Чайковский гэж юу нэг танууд надаас хэлж байгаа ямар хүн байсан юм. Ямар мэрэгчлэр сурч ирсэн юм. цаашаа ишиг яагаад ишиг чинь яагаад энэ ингээд дандаа юмд ингээд эргэлздэг үгүй нэр чинь нэр энэ чинь тэр хүн юу нэг амьдрал болоод бидний амьдрал ингээд дандаа ингээд юм ингээд бодохой бид чинь ингээд эргцүүлэн бодно юмд эргэлзэн энэ бүгд чинь бидний амьдралд байдаг зохиол гарч ирж байгаа дээрээс нь Чайковский гэдэг композитор тэр великий композитор ямар эргцүүлэлтэй яаж юмыг тэр сэтгэлийн душевны тэгээд одоо юм толгойн эвийн өршлийн ухаантай хүн байсан тийм тэгээд тэр хүн яаж тэгвэл сэтгэлийнхаа переживаний тэр юу догтлол энэ бүгдийг манер гаргаж ирсэн юм байна. Энэ рабиштэй нэг шат өөр тийм ээ нэгэн хүн бид нар ч гэсэн энийг зохиол тоглоход бид нар өчнөө үнтэй чинь зурагдаг гэдэг. Ингээд нэг гам ингээ явчлаа гэж нөгөө гам очиж байгаа нот нь ганцхан тэмдэгнээс болоод үүсчихдэг. Юмд ер нь сайн анализ хийж цаашлууд одоо дээд сургуульд ингээд таанууд орлоо. Юмд бол сайн анализ хийж өөрийнхөө барьж авсан зохиолыг айл болохоор багшаасаа нууж хаалгүйгээд бид нар таануудтай бол ингээ ярихад